Монгол тээвэрчид Европын улсууд руу автотээвэрлэлт хийх боломжтой боллоо. Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан эдийн засгийн өсөлтийг дэмжсэн нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зам тээвэр логистикийн сүлжээг өргөжүүлэх зорилт амжилттай хэрэгжиж байна. Энэ хүрээнд зам тээврийн хөгжлийн яам Европын холбооны улсуудтай олон улсын автотээврийн харилцааг хөгжүүлэх ажлыг хэдвэхтэй өрнүүлсэн билээ. Үүний үр дүнд Монгол тээвэрчид Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Казахстан, Кыргызстан, Украин, бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс, Беларусь, Латви, Унгар, Турк, Литв, Польш, Герман, Чех, Гүрж, Словак гээд нийт 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болоод байна. Тээвэрлэлийн зардал хугацаа хэмнэсэн хамгийн дэд эдийн засгийн ач холбогдол бүхий автозамын сүлжээгээр зорчихыг хүссэн аж ахуйн нэгж эргэн та хэлийн шалган нэвтрүүлэх бомтуудын хяналт шалгалтын үйл ажиллагаа мөн дээрх зам дагах үйлчилгээний байгууламжууд гэх мэт автозамын сүлжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг зам тээврийн хөгжлийн яам болон автотээврийн үндэсний төвийн албан ёсны захим хаягуудаас аваарай.